хан банкны дэмжлэгтэйгээр хов хотод цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургалт хийх багш нарын таблеттэй багш гэдэг энэ багцыг бэлдээ. Тэгээ энийхээ хүрээнд нийтдээ Хов аймгийн 17 сумын аслагдсан дүүргүүдэд байж байгаа цэцэрлэгийн боловсрол авах боломжгүй байгаа хүүхдүүдэд багш нар гэрээр очиж сургалт хийх юм байна. Нийтдээ 1000 орчим хүүхэд хамрагдана гэж бодож байна. Тэгээ энэ сургалтаа зөвхөн хүүхдүүдэд хийгээд зогсохгүй эдгээр хүүхдүүдтэй байнга хамт амьдарч байгаа гэр бүлийн хүмүүс эцэг асран хамгаалагчид нь ч гэсэндээ сургалт хийгээд цаашдаа хүүхдийнхээ ирээдүйн сургууль давтанд боловсрол олгохын бэлтгэх анхны арга зүйг зааж өгөх ийм шалбаг өндөртэй хөтөлбөрийн нийт болж байгаа баяртай байна. Өмнө нь бид нар сургалтынхаа материалыг өөрсдөө бэлдэж авдаг байсан бол тавилттай багш санаачлага одоо энэ сургалтанд хамрагснараа энэ багцыг авснараа бол бидний ажил бол маш их хөнгөвчлөлтөө хүүхдүүд маш сонирхолтой байдлаар орчин үеийн одоо шин шийдлийг басан ийм хэрэгтгүнтэй болж байна. Энэ сургалтанд хамрагдаж ийм багцтай болж байгаа маш их баяртай байна. Энэ хөтөлбөр маань бол 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 7000 хүүхдэд эдгээр сургалтыг хамруулад явж байна.